За сайн байна уу та бүхэндээ зуны дунд сарын хуучны 27-ны өдрийн мэндийг хүргэе. За өнөөдөр өндрөгийн богдынхаа өөр зохионгуугаа үргэлжлүүлээ ярина. Энэ дугаарт бол богдын зохиосон жанлуу цогцлмаа буюу айдстын дэдийг харьлагч хэмээх номын талаар одоо тавчхан ярина. За өндрөгийн зан назар болд маань одоо Монгол хүмүүс ойрд хоорондоо маш их харгалдаад энэ цаг үедээ одоо бол монголчуудыг ийм нэгдэлтэй байхыг тухайд бэлэгдэн жанлуу цогцол гэдэг номыг зохиосон. За энэ ном зохиосноос хойш Монголын мэрэгдүүд үзээд энэ жанлуу цогцол номыг хийд орон болгон одоо өдрийнхөө тэр зохион уншлахтаа гэж уншиж хэвсэн. Тэгээд энэ номыг зохиосноос хойш монголчууд одоо хагаралтах нь бол багасаа гэж судлаачид тэмдэглэсэн байдаг. За энэ жанлуу цогцол гэдэг номыг одоо зохиосны дараа Монголын одоо 500 гаруй эрдэмтэн монголчууд ном зохиосон байдаг. Тэгээд энэ жанлуу цогцол номонд бол Монголын нийтдээ дөрвөн одоогоор мэдэгдээд байгаагаар бол дөрвөн ламын тайлбар олдоод байна. Жанлуу цогцол номын. За эхнийх нь бол мөрөнгийн хөрөөний агуун цэрэн гэдэг долоон бол жанлуу цогцол номд дулдуулт нь тайлбар бичсэн. Хоёрт нь бол ганжруу цолж лувсан гяндаг гэдэг лам бол бас мөн жанлуу цогцлын тайлбар бичсэн. Мөн их хүрээний агуун хайдуу лам бол нийтдээ 5 бат зохиолтой. Тэгээд энэ жанлуу цогцол гэдэг номын талаар бас тайлбарлсан. Агуун хайдуу лам бол 1779-оос 1838 оны үед бол амьдарч байсан. Тэгээд агуун хайдуу лам бол их хүрээний Тачиомбол тацанд Моддын гүү хаанаар суралцсан. Мөн Төвдийн Балдан Браун хийдэд бол 10 жил суралцаад тэгээд Монголдоо бол ном зохиолоонд хөрвиж одоо хүрээний агуун хайдуу буюу 5 агуун нэг хэмээн алдаршин одоо ном зохиолоод төлөвлөсөн юм лам байгаа. Энэ ламын зохиол бас жанлуу цогцлын тайлбар бас байдаг. За хамгийн сүүлийнх нь бол Эрдэнэзүү хөдийн ширээт лам лувсан давдаржаа ламны жанлуу цогцлын одоо цандал буюу бэлгийн тайлбар гэдэг байдаг. Энэ нь бол бараар 3 утастай урт бараар тэгээд төгсгөлийн өгөлд нь бол өөрийнх нь багш бол энэ номыг зөвлөлөн үлсний үндсэндээ жанлуу цогцлынхаа тайлбар номыг бичсэн байдаг. Тэгээд хамгийн төгсгөлд нь бол буян болох болтугай гэсэн байдаг. Тэгээд жанлуу цогцол номонд одоо тэр автга агуулгад нь бол тэр багшийн одоо тэр дуулал тэр 8 тахлыг ингээд өргөсөн одоо тэр 8-жилгаа гэж их олон ийм гүнзгий утга агуулгатай ном. За энэ номыг ингээд өөрсдийнхөө тэр одоо оюун санааныхаа тэр номыг нарийн судлаад энэ дээр нь ингэж хийгээд ингээ Монголын одоо мэрэгдүүд тайлбарч бичсэн байдаг. Тэгээд энэ жанлуу цогцлыг ярьж байгаа утга агуулга нь гэхээр өндөргийн богдыг анх ширээт цагаан нууранд 5 настай хүн ширээн залхад нь тэр халах ноёдын өхийл тэр том дээцүүд олон одоо хүмүүс цуглаагүй хүмүүс гэж байдаг. Тэр олон хүмүүс цугласан байдаг. Тэгээд энээс хойш богд маань их төвдөж суралцаад мөн Эрдэнэзүү хэд 19 наснд ингээд батаршилд өргөөд ингээд номынхаа мөрөөр явж байгаад энэ хөө гайхамшигтай зохиолыг бол ингэж төрүүлсэн байдаг. Тэгээ өдгөө энэ жил бол өндөр зэтгэн зан назар болдын маань 390 жилийн тохиож байна. Энэ хүрээнд бол Өөр хонгой аймаг мөн одоо Монголын Өөр хонгой аймгийн сумдууд бүх хүрээ хэдүүд хамтран 390 жилийн наадамтай шигтэн одоо номын одоо үйл ажиллагаа явуулах мөн сүс
эрдэнэ олныг өрөөлөн дуудах өндөр гинэн зан боцрын өдөр гинэн бас сэрэг төрөлтөн хөлхий стэйг мөргүүлэх гэсэн ийм өргөн дэлхийр бас үйл ажиллагаа энэ 2025 оны 7 сарын 24-25-нд бол 900 суманд болно. 26-27-нд бол Өөрөнгөө аймагта болно. За энэ ташран дийн мэдээг бас мандуулах чи тэгээд өндөр богдынхан үс зохиолгүйн талаар илүү их дэлгэрэнгүй яриа дахиж цааш нь хөгжүүлүүлэн ярина. Та бүхэндээ маш их баярлалаа.